Бидний үед ингэж ястай ингэж ясныг санахгүй байна. Тэгээд яах вэ зүгээр нэг хурд цуглаан бодлохын баяр ястай үеэр л яах вэ тэгээд нэг цэвэрлж яснаас юу нэг иймэрхүү юм хийж яасан биш. Тэрээс ингэж байгаагүй мэдэхгүй юм байна. Хүүхдүүдэд амжилт хүслээ, баяр хүргэлээ, хүүхдүүд баярлалаа гэдэг их гоё урамтай байна уу? Сайхан цэвэрлж байна, гоё болж байна. Төрийн дуулал их шиглэл явахаар нь би өөр гайхаад тэгсэн чинь харин сайхан цэвэрлэгэнд орж байгаа хүүхдүүд байна. Та нар залуудаа ингэж хотоо цэвэрлдэг байсан уу? Бид нар чинь бүр 70-аад оны улсууд. Учираас бид нарт бол гот цэвэр зэнцгэр ёстой Азийн цагаан дагн байсан. Энийг сайхан байна. Ингээд зохион байгуулалтанд дараад өөр сургуулийн хүүхдүүд ингэж бодоод онцгой сайхан. Тэгээд энэ сайн дураараа гэдэг нь хамгийн чухал. Тэгээд сая ширшээд, цэвэрлээд тэгээд энэ уриал аазангуудыг хүмүүс бас нэг юм бодогдож шээ. Энэ зөв баха. Энэ сайн ажил. За өмнө нь бол яг бүгдээрээ цагаас хоцордог ч юм уу тиймэрхүү юм гарчсан бол одоо яг бүгдээрээ цагтаа ирээд гоё илүү олуулаа болоод хамтдаа хийж байгаа учраас хамаагүй хурдан болж байна. Тэгээ өмнө нэг цаг 30 минут хийдэг байсан бол одоо нэг өсрөл 30-аас 40 минут хийгээл ер нь ажил дусслаа. Тэгэхээр айгүй бахархмаар санагдаж байна. За ер нь одоо бид нар ингээд цэвэрлж гэж байгаа юм чинь үргэлжлүүлээд цэвэрхнээр нь хадгалаарэ гэж ер нь хэлмээр байна. За тэгээд идэвхтэй хамрагдаарэ дараагийн цэвэрлэгээндээ сайн ирээрээ. Баярлалаа.